За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ өнөөдрийн хэрэглээ нь маргаашийн амьдралд нөлөөлөх гэсэн сэдвээр илтгэл тавих гэж байна. Бид өдөр болгон сонголт хийдэг. Өглөө хэдэн цаг босох вэ? Ямар хоол идэх вэ? Хичээлээ хийх үү? Уцаа оролдох уу? Мөнгөө юунд зарцуулах вэ гэх мэт. Эдгээр сонголтууд нь бидэнд жижиг энгийн зүйл мэт санагдаж боловч үнэндээ маргаашийн амьдралд маань суурийг тавьж байдаг. Ихэнх хүмүүс өнөөдөр л болж байвал болно гэж боддог. Гэхдээ өнөөдрийн жижиг зуршил нь жижиг хэрэглээ удаан хугацааны давтмал том үр дүн болдог. Ялангуяа өсвөр наснд хийж буй хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, сурлагт хүртэл нөлөөлдөг. Нэгэн жишээ авч үзье. Нэг сурагч өдөр бүр засварлагаараа хийж үлсэн ундаа чипс, шарсан хоол үнс, түргэн хоол иддэг. Орой болгон уцаа удаан оролдож шүүн унддаг. Гэвч хэдэн сарын дараа биеийн жин нэмэгдэх, амархан ядарч сулдах, толгой өвдөх, анхаарал төрөлтөнд хүртэл нөлөөлдөг. Бас өөртөө итгэх итгэлийг багасгаж байдаг. Ихэнх сурагч нэг өдөрч өөрчлөгдөхөөр харин нэгэн сурагч нэг өдөр өөрчлөгдөхөөр шийдлээ гэж бодъё. Өглөө эрт босож энгийн боловч тэжээлэг хоол хүнс идэж хийж үлсэн ундааны оронд нэг чулуу цэвэршүүлсэн уус хэрэглэж орой уцаа хязгаарлах цагтаа унтдаг боллоо. Мөн багаар дасгал хөдөлгөөн хийж хамгийн чухал нь өөртөө итгэх итгэлээ нэмэгдэлнэ. Энэ жишээнээс харахад хэрэглээ гэдэг нь зөвхөн идэж уух зүйл биш юм. Бид цаг хугацаагаа хэрхэн зарцуул байна вэ? Бид мөнгөө юунд зарцуулж байна вэ? Бид эрс хүчээ юунд зориулж байна вэ? Эдгээр бүхэн ирээдүйг тодорхойлдог. Энэ эрүүл хүн мянган мөрөөдөлтэй өвчтөн ганцхан хүсэлтэй гэсэн үг бий. Хэрвээ бид эрүүл мэндээ буруу хэрэглээгээр алдвал дараа нь зөвхөн эдгэрхийг хүснэ. Харин зөв зуршилтай хүн илүү төсвөртэй, илүү идэвхтэй, зорилготой хүрэх боломж өндөртэй байдаг. Эцэст нь хэлэхэд маргаашийн амжилт нь өнөөдрийн сахилга бат, өнөөдрийн зөв хэрэглэнээс эхэлдэг. Бидний ирээдүйн гэнэт нэг өдөр сайхан болчихдоггүй, харин өдөр бүрийн ухаалаг сонголтоор бүтдэг. Тиймээс өнөөдрөөс эхлэн эрүүл хооллох, цагтаа амрах, мэдлэг боловсролтой хөрөнгө оруулах, мөнгөө зөв зарцуулах, байгаль дээлтэй байх зэрэг энгийн боловч чухал зүйлсийг хөвшүүлье. Анхаарал хандуулсанд баярлалаа.